Маш өглөө шууд номын сангийн үүлэнд яваад очихоо. Би дарахнаас очиж байгаа одоо зандаа байна. Тэгэхээр өнөөдөр яваад бид нэг ийм айгүй гоё нийгмийн За бүгдээрээ дулаахан үйлчи халуун сэтгэлийн аян эхлэхэд бэлэн болоод яг одоогийн байдлаар цаг бол энэ нэг за манай Дашка том пикап авчирсан байна. Ер нь бол эхнээсээ ингээд пикап Дашка. Одоо анаа бол халуун савнаас салхаа байсан. Ингээд ерөөсө өчигдөр оройноос хойш халуун сав яаж ихсэн. Одоо бол ингээд 1 2 3 4 5 6 7 8 9 халуун савтай болсон байгаа юм байна. Дэлхийн хэмжээнд хамарсан үйл ажиллагаа болсон нь үнэхээр залуучуудын сэтгэл зүрхээр хийгдсэн, мэтгэлээр хийгдсэн гайхамшигтай ийм үйл ажиллагаа Монгол улсад болж байна. Тэгэхээр Түүнгээс том хайрцаг бариад шуудангийн автобусаар ирчээд 45-аас даргоноос явсан тэр автобус баяр хүргэе. He put it on me, I put it on. Like there was nothing wrong, it didn't fit, it wasn't right. Wasn't just the size, they say you know when you know. I don't know. I didn't feel the fairy tale feeling, no. Am I a stupid girl for even dreaming that I could? If it's not like the movies, that's how it should be, yeah. When he's a white, I'll come undone, and my world will stop spinning. And that's just the beginning, yeah. Snow White said when I was young, one day my prince will come. So I'm waiting for that day. They say it's hard to meet your match, gotta find my better half, so we make perfect shapes. If stars don't align, if it doesn't stop time, if you can't see the sign, wait for it. 100%.
3 хий. It's not like the Got a baby girl sleeping in my bedroom and her mama laughing in my arms. There's the sound of rain on the rooftop and the game's about to start. Got a baby girl sleeping in my bedroom and her mama laughing in my arms. There's the sound of rain on the rooftop and the game's about to start. I don't really know how I got here, but I'm so glad that I did. And it's crazy to think that one little thing could have changed all of this. Maybe it didn't turn out like I planned. Maybe that's why I'm such a lucky man. For every stoplight I didn't make, every chance I did or I didn't take, all the nights I went too far, all the girls that broke my heart, all the doors that I had to close, all the things I knew but I didn't know. Thank God for all I missed, 'cause it led me here to this. Чулуун өндөр амжилтыг хүсье. Ард жаргалтай сайн сайхан амьдраасай гэж хүсье. 1 2 3 и бүгдээрээ дулаахан үржээ. За бид бүгдээр нь баярлалаа. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр готлог хэрэгтэй гэсэн. Яагаад гутал юм бэ гэсэн чинь хөл нөөцөд цухтаагаад ирд юм байна гэж хэлсэн байхгүй. Тэгээд энэ бол амар сонин мессеж гэсэн үг юм байхгүй. Тэгээд ямар байлиг байхаар хөл нөөцөд гэж цухтааж ирэх. Шагалж энд бол нэг жишээ байгууллага ч юм уу те ямар ч тийм компанид байхгүй. Ерөөсөө бүгд залуучууд бүгдээ өнөөдөр бие биентэйгээ танилцсан. Дандаа фэйсбүүкээр бие биенээ олоод ирсэн. Монголыг олоо, Монгол улс ихэлээ гэсэн ийм сайхан сэтгэлтэй залуучууд байгаа. Тэгээ бид нэр бас гэртээ партай байсандаа зүгээр суух биш. Гэрээсээ гараад за тэр хогийн зэг дээр хүмүүс яаж амьдэрдэг юм. Өнөөдөр бид нэр тэнд нэг цаг зогсоход өнөр санаас ахуулаад ямар байна те. Тэгэхээр тэнд 1 жил, 2 жил, 10 жил амьдэрдэг хүмүүсийг төсөөлөд үз. Тэгэхээр энэ бол бид Монголын амьдрал байгаа. Өнөөдөр тэр гэр оролт дээр очиход бас тэнд өчнөө олон жоохон хүүхдүүд те. Тэгэхээр энэ бол бас ашиг зүйлийг өгүүлсэн асуудал. Энд би бас нэг давхар нэг юм гардуулъя гэж бодсон. Хэдхэн хоногийн өмнө одоо гадаадд хүний найманд худалдагдж байгаад ирсэн 4 охин Монголд хурж ирээд Монголынхаа цагдаад хандсан. Цагдаа нар юу гэсэн хариу нь болохоор өмгөөлж байхгүй гэсэн хариу өгсөн байлээ. Тэрийг бол би бас сонссон. Тэгээд юу гэсэн үг вэ те? Бас хүн өчнөө олон их нутгаа зориод ингээд цагдаараа ирэхэд өмгөөлж байхгүй гэх. Тэгээд өмгөөлж байхгүй гэж хүчирхийллийн эсрэг үсний дүр хандсан байт юм билээ. Тэгтэл хүчирхийллийн эсрэг үсний дүр маань өөрөө төрийн ашигын бус төрийн бус байгууллага шүү дээ. Тэгэхээр одоо төрийн байгууллага яагаад тийш ингэж хандж чинь те? Энд дэр бол би бас нэг жоохон шүмжлэлтэй ханддгийг. Тэгээд тэр 4 охиныг одоо өмгөөлөгчийн мөнгийг бид нар олоод өгчөө тий болдгоо бол бид нар тэр мөнгийг олоод өгчийгээд фэйсбүүкээр одоо би сүүлийн их гуйлахгүй байгаа л да. Тэгээ фэйсбүүкээр би хэлсэн тэгсэн чи одоо Америкт байдаг дэлгэр цогт гэдэг ах маань тэр дүүтэй нийлээ энэ өмгөөлөгчийн асуудлыг бид нар шийдээд өгчөө гэсэн. Тэгэхээр ямар ч байсан энд бол одоо энэ олон 10 хүний нүдэн дээр энэ өмгөөлөгчийн мөнгийг бол нэр төртэйгээр өгье. Тэр 4 охиныг танай төвийн одоо өмгөөлөгчдөө та энэ мөнгийг дамжуулаад тэр 4 охины өмгөөллийн асуудлыг шийдэж өгөөрэй. Тэгээ яг ямар үр дүн гарахыг мэдэхгүй. Гэтэ яаж ч гэсэн бид нэр тэр өмгөөллийг эхлүүлэх хэрэгтэй. Хүний найманд давтагдсан гэдэг. Амралтынхаа өдөр сэтгэл гаргаад цаг гаргаад хүмүүсийн төлөө ийм сайхан хайрын өглөг түгээж яваад бод баярлалаа. Би одоо энэ мөнгө, энэ хувцас өдрийг бол хайрын өглөг гэж бодож байна. Тэгээ та нарын өгч байгаа энэ хайрын өглөг мянган бүр сая одоо цагаан цацал болж та нарт их боён хишиг хайрын одоо үүдийг нээх болтугай гэж өрөөе. Бүгдээрээ дулаахан үржээ. Huwag ay ayon sa, hindi sa kami.
Ишин надад хайрсан Ирэл миний дуудлах Эчмүэндо Тинес Таны минь өнөр гон Хүмүүри инэмсэглэс Хамгийн хурган таны мишэл Артын нами Эгэн халуун балууч Эмэн гэжимэн хайртай язуулах бай Үнийн мөн Имбэлсэн Үзэгсэн ба эштэй би хайртай Хэрвээ сайхан амьдарч явд би рүү нэмсэглээд Хэрвээ сайхан амьдарч явд гараарыг Андемело. Бүгдээрээ удаахан үлдсэн. Шүргээд дүнчиг татабаа